Сайн байцгаана өрхөм үзэгчтэй Гамбатын баасан сүрэн та бүхэнтэй хамт байна. Дэлхийн төв 7 онцлог мэдээ хөтөлбөр эхэллээ. Та бүхний мэдэж байгаачлан бид өдөр бүр Бурят, Ирхүү, Чита, Якут, Халмиг, Хятад зэрэг хуршуудын гол үйл явдлуудыг танд хүргэдэг. Харин 7 хоногийн эцэст сонирхолтой чухал мэдээллүүдийг шүүж таймлан хүргэдэг лээ. Өнгөрч 7 хоногийн онцлог мэдээгээ үздэцгээе. Улаан утгатны холимог тулааны урлагийн тэмцээн болж өнгөрлөө. Талбай дээр 3 бүс нутгийн 17 баг өрсөлдөв. Хэн ялагч болов холимог тулаан хэрхэн эр зориг төвчээрд сургадаг вэ? Хамтдаа үздэцгээе. Бөмбөр цохилго хэмнэл зүрхний цохилттой хослон цувраатна. 3 бүс нутгаас ирсэн 17 баг сэтгэлдэн догдолсон олон арван үзэгчид. Уулзалтын талбар нь Патриот тулааны төв. Гол шалтгаан нь бүгд найрамдах улсын холимог тулааны урлагийн буюу MMA-гийн цомын төлөөх тэмцээн юм. Тэмцээн сайхан сэтгэл төрүүллээ. Зохион байгуулалт дүүлэх юм алга. Мэдээж хэрэг хожин л гэж үзнэ. Асуудал байхгүй. Бүгд л мундаг тамирчид байна. Сул дорой тамирчин гэж байхгүй. Энэ төрөлд сул дорой тамирчин байдаггүй юм. Үүнийг Атагонд гарсан бүхэн батлав. Нэг тамгаалалт газарт авч шидэн шуурхай давтлах мэх үзэгчид уухайлан дэмжинэ. Мэдээж хэрэг MMA гэдэг бол үзүүштэй тулаан сэтгэл хөдлөл. Сэтгэлийн гүнээс гарсан ийм ширүүн тулааныг өөрийнүүдээр харж байж л мэдэрч илэрхийлнэ. Энэ бол чанга, зан чанар, эр зоригийн өрсөлдөө юм. Спортыг хөгжүүлэх нь зөвхөн төрийн бус хувийн хэвшлийн зорилтч мөн. Энэ тэмцээнийг Апатит Агро компани дэмжин зохион байгуулжээ. MMA бол сэтгэлийн тэнхээтэй хүмүүсийн спорт. Бид энэ нутагт шинэ компани чиглэлээр спортыг маш их дэмждэг. Учир нь спорт бол манай ирээдүй залуучуудын ирээдүй. Тэд их орон сэтгэлтэй спортоор хичээллэж байх ёстой юм а. Тэмцээний орлогыг хандивын үйл ажиллагаанд зориулв. Алена Михайлова, Данил Щербаков, новости дня. Гол шагнал танк 300 автомашин. Байгаль нуурын мөсөн дээр жилбүр болдог байгалийн загасчлал наадмын 20 жилийн айн бэлтгэл эд өрнөж байна. Энэ удаад Оросын албаны улс Монгол Хятадаас 350 баг оролцсон. Зохион байгуулагчид хэрхэн ажиллаж байна вэ? Аль алдартан ирж баярыг чимэх вэ? Удаах сурвалжлагаас хүлээн авна уу? Байгаль нуурын загасчлал наадам олон жилийн өмнөөс бурайдууд болон зорин ирдэг зочдын сэтгэлийг байлдан дагуулсан уламжлалт арга хэмжээ болсон. Энэ удаагийн ойд зориулан зохион байгуулагчид онцгой өргөн хүрээтэй арга хэмжээ амлаж байгаа бөгөөд гол зочноор Орос улбаны улсын гавьяад жүжигчин Гоша Куценко оролцсноо. Энэ жил Орос улбаны улсын бүх бүс нутгаас гадна тусгаар улсуудын хамтын орнууд Монгол, Хятад, Беларусь болон бүр Африкаас 350 орчим баг ирэхээр хүлээгдэж байна. Урьдчилсан байдлаар Хилийн чанд болон Оросын бүс нутгуудаас олон хүсэлт ирсэн. Калининградаас эхлээд Камчатка, Сахалин, Тува, Якут хүртэл урд нь ирж оролцож байсан бүх багууд дахин ирнэ. Мөн Санкт-Петербург, Мурманск, Волгоград зэрэг хотуудаас шинэ багууч хүсэлт ирүүлсэн байна. Олон жилийн түүхтээ мөсний загасчлалын хамгийн том тэмцээний бэлтгэл ажил аль хэд эхэлсэн. Үүний хүрээнд зохион байгуулах хорог байгуулж техникийн болон зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцжээ. Гол зорилго нь оролцогчид болон зочдод аль болох аюулгүй тав тухтай сэтгэлд үлдэхүйц орчныг бүрдүүлэх явдал юм. Бэлтгэлийг илүү оновчтой мэрэгжлийн түвшинд хийх шаардлагатай. Байгаль нуурын мөсөн дээр байх хугацаанд аюулгүй байдал, экологи зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг шийдэх ёстой. Мөн хамгийн чухал нь оролцогч бүр өөрийнхөө загасчлалын аяллаас жинхэнэ таашаал авч байгаасай гэж хүсэж байна. Оролцогчдод зориулсан олон төрлийн тэмцээн үзүүлбэр 6 цэнгэл бэлэг дурсгалуудыг бэлтгэжээ. Нийтдээ 20 шагнал гардуулах бөгөөд гол шагнал нь танк юм. Танк 300 загварын жип, хүч чадал, найдвартай байдал, батат замын өндөр чадварыг бэлэгдсэн унаа шүү. Манай түнш Титан компани урилгаар энэ жил ерөнхий ивент тэтгэгчээр оролцож байгаадаа баяртай байна. Энэ жил байгалийн загасчлал ойтой тохиож буй тул бид үн цэнтэй нэр хүндтэй шагнал шинэ танк 300 автомашинаар шагнаж байна. Энэ шагнал олон шинэ оролцогчдыг татахад томоохон түлхэц болно гэж бодож байна. Достаточно большим стимулом привлечь еще новых
Турнир пройдет в поселке. Наадам эх жилийн 3 дугаар сарын 27-наас 28-нд Туркид тосгоно болно. Оролцох хүсэлтээ 2 сарын 2-оос 3 дугаар сарын 16-ны хооронд Байкальская рыбалка ЦГРФ сайтаар өгөх боломжтой. Валентина Цыбикова, Данил Щербаков. Новости дня. Эрхүүгийн хамгийн ахмад аратан Гоша Арслан 20 нас хүрлээ. Хүнд нөхцөлд ирсэн түүнд амьдрал бэлэглэж чадсан хүмүүс хэн бэ? Баярын бэлэг нь юу байсан бэ? Хүлээн авна уу? Он же Гоша, он же царь зверей. Гоша аратны хаан төрсөн өдрийн эзэн Ирхүү хотын Ахмад Арслан 20 нас хүрлээ. Тэр 2006 онд амтны галерейд иржээ. Тун хүнд байдалтай хүрэгдсэн гэв. В очень тяжелом состоянии. Хөөрхий модон арцганд хэдэн сар амьдэрсэн байгаа юм. Өөрийнхөө ялгцсан дээр гисүүх шүү дээ. Үнэхээр нүд талтрам харагдж байсан. Манад ирэхэд бүр дуунч гарахгүй байсан. Сарвуу бараг ажиллаагүй болсон байж. Благодаря усилиям Малын эмчнэр болон хүрээлэнгийн ажилтнуудын хүчин чармаалтын ачаар Арсланг дахин босгож чаджээ. Сарвун дээр нь. Гэхдээ хайхрамжгүй арчилгааны үр дагавар түүнийг өнөөдөрч орхиогүй байна. Иймээс тэрэнд онцгой арчилгаа шаардлагатай. Энд Гошад хайр халамжийг бүрэн дүрэн үзүүлж байна. Ингэж л хайрлан хамгаалсны хүчинд Гоша өндөр наснда жаргалтай амьдарсаар иржээ. солидного возраста. Урдын Гошад төрсөн өдрийн бэлэг гээд өхрийн толгой өгдөг байж. Жинхэнэ аратны бэлэг гэж хэлж болно. Харин өнөөдөр амар амгалан байлгах нь чухал юм байна. Тем не менее, скучает. Гэсэн ч манай араат нь түүрдэж буй ховор. Түүнд үнэнч хайртай хөршин болох Сараби эрсэлэн бий. Тэр Гошагаас 6 насаар дүүч төгс хос гинэ. Ирина Собенникова, Сергей Коваленков специально для программы «Новости». Өвөр байгалийн 3 хүүхдийн ээж дэлхийн бодибилдингийн дэд авраг боллоо. Татьяна Альферова анх турах гэж энэ спортод орсон ч дэлхийн тайзнаа гарч чаджээ. Ээж хүний амьдрал спортын ориглыг хослуулж чадсан нууцаас нь сонсъё. Татьяна Альферова Татьяна Альферова бол мэрэгжлийн тамирчин. Тэр олон жилийн турш сэлэлтээр хичээлж зөвлөлтийн спортын мастер цол хүртэж байсан нэгэн. Харин бодибилдингийн ертөнцид 6 жилийн өмнө хөл тавьсан нь энэ спортод чин сэтгэлээсээ дурлаж амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болсны илрэл юм. к этому виду спорта. Я мама 3 детей. Би 3 хүүхдийн ээж. Анхны зорилго маань турах, булчингаа чангалах байсан. Гэтэл яван явсараа паверлифтингийн тэмцээнүүдэд оролцож хамгийн ихний уралдаанда спортын мастерын бололыг биелүүлсэн. Выполнила кандидата в мастера спорта. Категория Татьяны же. Татьяна эмэгтэйчүүдийн классик бодибилдинг ангилалд өрсөлддөг. Энэ нь 2 үе шаттай үзүүлбэр юм. Шүүгчдийн өмнө шугамд гарч харьцуулах үндсэн хэсэг, дараа нь өөрийн зохиосон чөлөөт хөтөлбөр. Испанд болсон дэлхийн аврагт ч Татьяна энэ форматаар тайзнаа гарчээ. Бэлтгэл бол маш хатуу дэгтэй. Тогтмол олон цагаар хийх бэлтгэл мөн тусгай хоолны дэглэм. Подготовка идет. Миний бэлтгэл яг таг хуваартай. Хагас жил үргэлжилдэг юм. Дасгалжуулагчтайгаа хамтран шат дараатай ажиллана. Заавал зөвлөх түшиг тулгуур хүн хэрэгтэй. Дэмжлэг үнэхээр их шаардлагатай шүү. Татьяна рассказала. Түүний хэлснээр энэхүү ангилалд биеийн өөхийг аль болох багасгаж, булчингаа тодорхойлон харуулах нь хамгийн чухал. Тиймээс хагас жилийн турш амттангаас бүрэн татгалзаж, бараг өдөр бүр бэлтгэл хийжээ. Самая сильная команда. Энэ дэлхийн аваргад 3 ангилалд манай Оросын баг төрүүлсэн. Оросын баг хамгийн хүчтэй. В номинациях одержали победу. Бодибилдингийн дэлхийн аврагад 65 улсаас 1500 гаруй тамирчин оролцсон. Ийм өрсөлдөөнтэй тэмцээнд Татьяна амжилттай оролцож, өөрийн ангилалд 2 дугаар байранд шалгаран дэлхийн дэд авраг болсон юм. Якутскийн дэвжэн дээр жинхэнэ аваргуудын тулаан өрнөлөө. Япон, Молдов, Тажикстан гээд дэлхийн олон орноос ирсэн бүхчүүд хүч сорив. Буриадын тамирчид 10 медаль хүртэж авраг гэдгээ дахин нотлов. Тэмцээний шилдэг мөчүүдийг шууд сурвалжлагаар хүргэе. Дмитрий Каркинигийн нэрэмжит олон улсын тэмцээнд Якутийн багт анхны алтыг
Нургун Сэргэн авчирлаа. Мирний чөлөөт бүхийн сургуулийн төгсөгчдөрээр 92 кг-ын жинд барилдаж, итгэлтэйгээр финалд шалгарсан байна. Алтан медалийн төлөөх барилдаанд түүний өрсөлдөгч нь Молдовын бүх Шамхан Жабраилов байсан. Нургун Сэргэн эхний оног довтлогоогоор авсан бөгөөд түүнээс хойш амжилттай шургаж, давуу байдлаа хадгалсаар 3 тэгээр ялдаг болжээ. Харин 70 кг-ын жинд Якутын бүх Виктор Расадын карьерийнхаа хугацаанд 8 дахь удаага аврагын тавцсан залгарлаа. Тэрээр Тажикстаны шигшээг төлөөлөн барилдсан бөгөөд 9-2-оор илт давуу ялж Каркиныг нэрэмжид тэмцээний алтан медалийн эзэн гэдгээ дахин баттгалаа. Миний туршлага, миний хүсэл зорилго намайг хизээч хуурдаггүй. Дэмжиж ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Мэдээж байнга төрүүлэх нь хэцүү. Гэхдээ энэ бол хөдөлмөрлөдөг спорт юм. Энд аз гэж байхгүй. Хэн илүү хөдөлмөрлөн тэр л хожино. Алтан медалийн 2 дахь финалд 65 кг-ын жинд Японы бүх Рейжи Учида ялт байгууллаа. Тэрээр Якутын бүх Владислава Кравашапкиныг өндөр ур чадвар дэлхийн аваргын туршлагаараа илт давуу илүүрхэн барилдлаа. Эхний үе 4 тэгээр төгсөж барилдаан 5 тэгээр өндөрлөлөө. Энэ тэмцээнд ирсэндээ маш их баяртай байна. Якутад бүхний спорт үнэхээр хүчтэй хөгжсөн. Бүгчүүд нь ч сайн. Якут бол их сонирхолтой газар юм. Цаашдаа Олимпиад хичээнэ. Тамирчдыг дэмжихээр чөлөөт бүхийн 2 удаагийн Олимпийн аварга Магомед Рамазанов ирсэн юм. Тэрээр тамирчдын бэлтгэл тэмцээний зохион байгуулалт өндөр түвшинд байсан гэдгийг онцлоо. Түүний хэлснээр Триумф спортын ордон 2 өдрийн турш 3000 гаруй үзэгчээр дүүрэн байсан нь 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш хамгийн олон үзэгчтэй арга хэмжээ болжээ. Сэтгэл үнэхээр гайхалтай байна. Үнэн хэлэхэд зохион байгуулалт тамирчдын барилдаа уур амьсгал бүх зүйл маш өндөр түвшинд байна. Харин айлчлан ирсэн зочдыг дайлах ёс жаягийн тухайд би угаасаа эргэлзээгүй. Би тун сэтгэл хангалуун байна. Бүр илүү ч гэж хэлж болно. Техникийн хувьд эцсийн барилдаанд Рассадын үнэхээр уур чадвараа харуулсан. Капрено мөн Оросын холбооны улсын шилдэг тамирчдын нэг. Чадварлаг бүх боловч Рассадын туршлагын үед нэлээд давуу. Өнөөдөр тэр үнэхээр жинхэнэ класс үзүүллээ. Энэ том тэмцээнийг олон жилийн турш дэмжиж ирсэн Alrosa компани энэ жил 16 удаагийн тэмцээний ивент итгэгчээр ажиллаж, шагналын сан болон зохион байгуулалтад голлох хөв нэмрээ оруулжээ. Манай компанийн хувьд спорт, эрүүл амьдралын эв маягийг дэмжих нь нэн чухал уламжлал. Якутын спортыг үргэлж дэмжиж ажилласаар ирсэн. Энэ жилийн тэмцээнд олон улс орон оролцсон нь тэмцээний нэр хүнд түвшинг баталж чадлаа. Alrosa компанийн дэмжлэг спортын хөгжилд чухал түлхэц болж байна. Якутын бөхчүүд 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн өндөр амжилт үзүүллээ. Аваргууд 200 мянган рублийн батламж, харин мөнгө, хүрэл медаль эзэд тус бүр 100 мянга болон 75 мянган рублийн шагнал хүртжээ. Хаяна нарал дээр адууны салбар ирж авч байна. Дулаан уур амьсгал татварын таатай бүс олон улсын хөрөнгө оруулагчдыг датдаг гин. Хобби яаж өндөр орлоготой ажил болдог вэ? Яагаад Оросын адуу энд гэртээ байгаа юм шиг амьдардаг вэ? Дараагийн сурвалжлагаас. Кинг нэртэй энэ морь өдгөө олон блогероос жалдартай. Түүний цахим хуудсыг сая гаруй хүн дагдаг. Нидерланд угсааны энэ сайхан хүлгийн гоо үдсэглэн дэгжин хөдөлгөөнийг багтахгүй байхын аргагүй юм. Манай Кинг морь спортын бүх элементийг тэр дундаа босох хөдөлгөөнийг төгсийдэг. Анхны бичлэг 4 сая гаруй үзэлттэй болсон. Кинг морь 150 мянган $1 үнэтэй бөгөөд түүнийг арчилж сурах нь олон улсын түвшний адууны клубын ажилшигэл төвхтэй. Наашир хайрт минь, наашир. Энэ их бардам адуу. Гэхдээ бардам байсан ч амттнаас татгалзахгүй. Хуан Сүнцян өөрийн араб угсааны Чан Цюй буюу дайчин морь өөрөө сургаж уралдаанд бичлэн унаж төрүүлдэг. Би өөрөө сургаж өөрөө уралддаг юм. Миний морь олон тэмцээнд төрүүлсэ. Эхэндээ ердөө хобби байсан бол 2017 онд тэрээр өөрийн клубыг нээсэн байна. Хаяна нарал дулаан уур амьсгалтай тул адууны спортод төгс тохирдог.
Гайхалтай цаг агаартай шүү дээ. Өвөл хятадын болон гадаадын олон клуб өөрийн мордыгийн давчирч өвлжүүлдэг юм а. Хайнанд 12 дугаар сарын 18-наас эхлэх Порто Франко буюу татваргүй бүсийн шин дэглэм морины бизнесийг улам өөд татах төлөвтэй байна. Абу Дабигаас шинэ адууны багц ирлээ. Татваргүй худалдаа эхэлснээр импортын үн буурна. Урд нь 1 морь 1 сая юан байсан бол одоо 400-аас 600 мянган юан болсон. Порто Франко дэглэм Хайнанд хөрөнгө оруулагчид төдийгүй олон шинэ үйлчлүүлэгчийг татаж байна. Хятадын бүс нутгуудаас бизнес эрхлэгчид шинэ боломжоор дүүрэн энэ арал руу ирж эхэлжээ. Би Хэншүү хотоос ирсэн. Татваргүй дэглэм хэрэгжих гэж байгааг сонсоод найз минь хамт ирж боломжтой танилццгаая гэж урьсан юм. Олон улсын морины ертөнцид Хайнан шинэ төв болон хөгжиж байна. Араб, Голланд, Орос гээд дэлхийн олон алдарт үйлдвэрүүд энд төвлөрчээ. Би одоо Орос үйлдвэрийн орлоо морь унаж байна. Нутаг нэгт гэхүүдээ. Гэхдээ Орос хэл ойлгохгүй учир нь хятад өссөн морь. Тиймээс түүнтэй хятад хэлээр л ярилцсан. Зөө. Ширээгийн сайхан байгаль нь Хайнаны морины бизнесийн том давуу тал юм. Энэ дөрвөн тууруутай сайхан хүлгийн нуруунд дээрээс байгалийн гоо үзэсгэлэн үнэхээр гайхалтай харагдана. Орос оюутан Александра Сазонова далайн эргийн энэхүү клубыг сонгохдоо байгалийн үзмж орчны онцлогийг хамгийн чухал шалгуур болгожээ. Одоо сэрүүн байгаа ч зундаа далайн өнгө эргийн үзэмж тэр чигээрээ гайхалтай. Александрагийн хувьд морь унах нь зүгээр нэг сонирхол сэтгэл татна хобби. Харин клубийнх нь олон танил нөхдийн хувьд энэ бол ирээдүйн мэргэжил амьдралынх нь замнал юм. Хайнан дахь Бээжингийн Бэн тамирын их сургуулийн хайкугийн салбарын оюутан Чин Кэй анх 8 наснда морин дээр мордож тэр үеэс хойш морьд түүний амьдралын салшгүй хэсэг болсон байна. Морины салбар гэдэг зөвхөн спорт биш. Энэ бол бүхэл бүтэн дэд бүтэц. Адууржуулах, худалдах, сургах, клубын аж ахуйг гээд маш олон чиглэлийг хамардаг. Хайнанд энэ салбарын өсөлтийн дараагийн хүчтэй хөшүүрэг нь аялал жуулчлал юм. Аялал дэргэстийн морь унах сонирхол жилээс жил нэмэгдэж байгаа нь Ван Фэйийн өөрийн клубээ нээх шийдвэр гаргах нэгэн шалтгаан болжээ. Манай зорилго бол жил бүр 100 мянга хүртэл зочин хүлээ авах явдал. Жуулчдын урсгал хамгийн их байдаг. Алтан улирал нь 11-р сараас 3-р сар хүртэл юм. Бид төлөвлөгөөндөө заавал тусгадаг. Морь аялал жуулчлалд далайн эрэг, наран шаардлагын ажилтай адил заавал хийдэг зүйл болжээ. Чиндүүгийн жуулчин Сэшанд бол морь унах мөчн амралтынх нь хамгийн тод гой дурсамж байлаа. Жуулчдад Хайнанд ирээрэй гэж зөвлөмөр байна. Синхэр тэнгэр, далай, морин дил дээр салхи мэдрэх мэдрэмж гайхалтай шүү. Энэ бүхнийг морин дил дээрээс харж байхад алхаж байхаас илүү сайхан харагдах юм. Машин цууж явахдаа бол зүүрлгээд чирэггүй. Морин дээрээс харах энэ үзэсгэлэнт байгаль явган эсвэл машинаар явах үед огт өөр сэтгэгдэл төрүүлдэг. Морин дээрээс бүх зүйл хэд дахин гайхамшигтай харагддаг. Би одоо сарда 10-15 мянган юаны доктортой орлоготой болсон. Энэ нь гэр бүлээ авч явахад хангалттай. Тиймээс адуунд дуртай бүх хүнд зоригтой орын салбар руу ор гэж хэлмээр байна. Хайнан бусад бүс нутгийн мэргэжилтнүүдэд хаалгаа нээж байна. Шинжаанаас ирсэн найзууд энд өөрийн гэсэн байр сууриа богино хугацаанд олж мэргэжлийн засгалжуулагч болж амжилттай ажиллаж байна. Бид хоёр 4-5 настайгаас морь унж эхэлсэн. Багасаа нөхөрсөн учраас хамтдаа Хайнанд ирж ажиллая гэж шийдсэн юм а. Хайнаны уур амьсгал, эдийн засаг, аялал жуулчлал, моринд хайртай соёл энэ бүхэн энэ салбарын хөгжилд хүчтэй түлхэц болж байна. Хурдцтай өсөж буй энэ салбарын ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Хятадын уушуугийн нэрт багш Убин Орос улбаны улсын нөхөрлөл медалаар шагнагдлаа. Тэр бол дэлхийд жээтлийг танилцуулсан домогт дасгалжуулагч. Уушуу улс орнуудын найрамдлыг хэрхэн бэхжүүлдэг вэ? Их багшийн сургуульд очиж үзье. Орденом дружбы
награждается гражданин Китайской Народной Республики. Под вспышки камер и аплодисментов. Камерын гэрлийн гил ба алга ташилтын дор Вологодь мужийн амбан захирагч Григорий Филимонов дэлхийн хэмжээний уушуугийн мастер Убинд нөхөрлөл медаль гардууллаа. Энэ бол Хятад Орос хоёрын найрандал хамтын ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсны төлөөх өндөр шагнал юм а. Между Китаем и Россией. Являюсь не только. Би зөвхөн амбан захирагч бос олон нийтийн өмнөөс Оросын уушуугийн холбоог төлөөлдөг юм. Орос тэр байтугай зөвлөлт холбоот улсын шигшээ багийн дасгалжуулагчид, мастерууд, Убин нарын хувийн нөхөрлөл дээр тулгуурсан хамтын ажиллагаал Оросын тамирчдыг медалийн тавцанд Хятадын мастеруудтай энэ зэрэгцүүлсэн юм а. Стала наравне с китайскими мастерами. Өнөөдөр уушуу Орос дүргэн дэлгэрч байна. Жишээлбэл энэ зун би бүх Оросын томоохон тэмцээнд оролцсон. Олимпийн хөтөлбөрт уушууг оруулахад Оросын тал бидэнд ихээр тусалж байгаа. Манай нөхөрлөл үнэхээр гүн бөгөөд бат бөх юм. Түүнийг дэлхийд даяар алтан медалийн агуу багш хэмээдэг. 100 гаруй алтан медаль, хамгийн олон аварга төрүүлсэн түүхэн гавья. Нэгэн цагт өнчин өрөөсөн Жетли хүүг дэлхийн од болгосон хүн бол Убин юм. Звезду голливудских блокбастеров. Именно здесь, в Дэлхийн од Жетли энд Шихахай сургуулийн танхимд Убин багшийн хатуу няхуур удирдлагад уушуу суралцаж байжээ. Өнөөдөр ч тэрний сургалтын ёс уламжлал алдагдaltaгүй хадгалагдсан байна. Би Убин багшийн шав. Тэр зөвхөн дасгал дээр төгс гүйцэтгэл нэгтэггүй. Аль хэдийн төгс хийсэн хөтөлбөрийг дараалан 5 дахин алдаагүйгээр хийхийг шаарддаг. Гэхдээ амьдрал дээр ч биеэрээ үлгэрлэн хятад уламжлалт соёлын мөн чанарыг хүүхдүүдэд өвлүүлдэг. китайской культуры. А суть не только в Уушуу бол зөвхөн тулааны урлаг бас хүний бие, сэтгэлийг төгөлдржүүлэх эртний цогц систем юм. Сэтгэлийн хяналт дорны гүн ухааны суурь. восточной философии. 14 жил уушуугаар хичээлсэн. Миний зан ашигч үндсээр нь өөрчилсөн. Жишээ нь морин дээрх дасгал 30 минут төвчих бол тэсвэрийн хатуу чанга шалгуур юм. Хөл бадартлаа тисэх нь дотоод эрч хүчийг хэвчүүлдэг. Ялалтын хойно биеэ тоохгүй. Ялагдлын дараа сэтгэлээр унахгүй байх нь уушуугийн уг үндэс сүнсэн юм а. Существует множество стилей. Уушуу дайчин Нанц Юан, зөөлөн уянлаг Тайци Цюан зэрэг олон хэв маягтай. Хэв маягт хүүсийн ялгаа байдаггүй ч ихэнх охинд Тайциг сонгодог гинэ. Тайци Цюань. Би 15 настай. Багадаа их өвддөг байсан болохоор 7 настайгаасаа эрүүл мэндэд итгэхээр уушуугаар хичээлж эхэлсэн. Миний хичээлтэйг Тайци Чүзан бол тухайн хүний дотоод ертөнцөөр зогсохгүй гадаад төрхийг нь ч бэхжүүлж хөгжүүлдэг төрөл юм. Ихэнх охтууд үүнийг динамик статистикийн хослолоос нь болж сонгодог. Уян зөөлөн алгуур хөдөлгөөн. Бие махбодыг гой сайхан болгоод зогсохгүй эрүүл мэндийг тэтгэж дотоод чинрэг үгүй хийж сэтгэлээхтэй тайтгаруулна. Покажи мне, пожалуйста, какой... Давтаад хийж болох нэг тийм гоё мөртлөө хэцүү биш хөдөлгөөн зааж өгөөч. Я попробую. Аль үзье. Да, это уже... Вот это... Хачин болчих шиг боллоо. Несмотря на то, что ушу пока... Уушуу хараахан олимпийн төрөл болоогүй ч Бээжингийн шигшээ баг дэлхийд алдартай. Үзүүлбэр бүр нь үзэгчдийн армийг татдаг. Ийм учраас уушуу дэлхийд тархах түлхэц өгч байна. Ши Чахай сургуульд Оросын тамирчид байнга ирж дуршлаг солилцдог. Российские спортсмены-ушуисты. Би Оросын шигшээ багийн Даша нэртэй тамирчныг бэлтгэж байсан. Оросын баг маш хүчтэй. Ер нь Оросд уушуу сайн хөгжсөн. Уушуу бол инх тайвны түлхүүр. Юуны өмнө өрсөлдөгчөө хүндлэх, өөрийгөө үргэлж хөгжүүлэхэд сургадаг. Контролировать свои эмоции. Лю Цинхуа называет ушу сокровищем. Тэрний хэлснээр уушуу бол Хятадын соёлын үнэт эрдэнэ гол бэлэгдэл. Өнөө цагийн тамирчин бүрийн гол зорилго бол уушууг дэлхийн давцанд бүрэн гаргаж олимпийн төрөл болгоход оршиж байна. Спорта. Илона Линард, Фу Нансюэ и Цяньхао. CGTN, Пекин. Энэ хүрээд та бүхэндээ хүрэх мэдээгээ дуусгая. Ice Club-ыг үзэж зөвхөн Монголдо бус хөрш орнуудад өрнөж буй үйл явдлыг ч цагаалдалгүй сонирдож байх болно. Гамбатын баасан сүрэн та бүхэндээ хамт байлаа. Дараа 7 хоногт дахин уулзъя. Баяртай.